сайн байцгаана уу? За багшны энэ бичлэгээрээ одоо цахим хичээлдээ ашиглаж болох мөн эсвэл хичээлдээ ашиглаж болох юм бэлэн симуляшн програмуудыг ер нь яаж ашигладгийг. За тэгээд тэрнээс ер нь хэрэгтэй хэсгээ одоо цахим хичээлдээ оруулахын тулд ер нь яаж авдгийг ингээд юм зөвлөгөө маягийн энэ бичлэгээрээ хүргэе. За энд багш нэг юм гоё сайт болсон. Энэ болохоор бүгд өнгөө байна да. Физикийн багш, химийн багш, математикийн багш, тэгээд одоо нөгөө газар зүйн багш. Одоо орон судал мэдлэг задаг багш на. Газар зүйн багш болов. За тэр багш нар тэгээ биологийн багш нартай л юм үнэхээр хэрэгтэй гоё сайт шүү. За одоо багш нар эндээс юу вэ? За энэ simulation гэхээр тэгээ багш нар маань энэ дэрэн дараа бүртгүүлж байна. Simulation гэдэг энэ рүү н ороод за одоо шинэ физикийн хичээл дээр ямар simulation ашиглаж болох юм харъя. За одоо энд болохоор энэраас ийм маш гоё олон ийм бэлэн ийм юунууд байна. Simulation програмууд байна. За эндээс болохоор бүр ингээс юуг сонгож болдог. High school юм уу, дунд сургууль юм уу, эсвэл одоо сургуулийн өмнөх боловсралт юм уу гэдгийг бүр их сургуулиуд гэдгийг ингээд сонгоод ингээд гаргаад ирдэг юм лээ. За энд болохоор гэж. За дунд сургуулийнхыг үзье тий. За дунд сургууль дээр за энэ тэгээ энэ симуляшнуудыг шууд татаж авах боломжтой гэдэг энэ даунлоод. Яг бол үнэгүй гэдэг утгаараа шууд ингээд татагдчихдаг. За одоо энийг татгаж байгаа хооронд энэ дээр бид нар юу хийж болохыг бүгд харъя. За бүгд лаборатори тоглоом гэсэн юм хоёр сонголттой байна тийм ээ. За лаборатори л орч үзье. За та нар маань энийг болохоор ингээд бас юу вэ? Өөрсдөө нөгөө юуныхаа активынхаа рекордерыг ингээд ажиллуулчих цаа юм. За тэгээд custom гэсэн сайтаар яг ингээд бичиж авах хэсгээ цахим хичээлдээ хэрвээ энэ одоо юугээ лаборатори дээр хийж байгаа процессоо ингээд бичиж аваад цахим хичээлдээ оруулах, хүүхдүүдэд оруулах ингээд гоё тайлбарлаад гэх юм бол ингээд дэлгэцээ ингээд бичиж тавьчихна гэсэн үг. За одоо ингээд рекорд гэдгийг дараад за энэ болохоор нөгөө тэнцвэр харуулсан юм simulation програм тийм ээ. За энийг ингээд сонгочихъя. Тэгээд үр дүн за тэмдэглэгийг нэр нь хэдэн килограмм байгаа юм. Хэд хэдийн зөрүүтэй байгаа юм гэдгийг харуулж болд юм шиг. За одоо энэ дээр 20 кг-тай хүүхдэд тавьж үзье. Энэ дээр 80 кг-тай аав. За одоо үр дүнгийн шалгая. За тэнцүү болохын тулд эндээс нь хэдэн килограммыг нэмж тавьж болох вэ? За 60 кг-ыг нэмье. За үр дүнгийн зүтгэж юм уу? За энийг нь ингэж бичиж аваа. Тэгээд багш нар маань өөрсдөө ингээд гоё тайлбарлаад тийм ээ. Физикийн багш нар бол яаж л энэ тайлбарлалын гоё тайлбар оруулаад тэгээд арчилээ хэрэглэж болно. За тоглоомын нараа. За одоо бүгдээ энэ тухайн хичээлийн агуулгатайгаа холбоотой цагтаа ингэж тоглож бас болох юм шүү. За энэ дээр одоо багш нар буруу тарчлаа. За 3 кг-тай юм дээр буруу тий 3 кг-тай юм дээр яаж тоглох юм бол. За одоо ингээд энийг ингээд бичиж авчаад бүгдээ хичээлдээ ашиглаж болно шүү дээ. Биологийг харт юм уу? За тийм өнгө ялгах юм бэ? За олон өнгө гэдгийг сонгож нэг өнгө олон өнгө гэдэг юм сонголттой байна дотор. За одоо энэ өнгийг тусгая. Тэгэхээр хүний нүд яах юм бол. За та нар маань тэгээд ингээд багш нар маань өөрсдийнхөө одоо хичээлд эндээс бол ингээд ашиглаад авч болох юм байна. За одоо нөгөө бүгдээр бичлэг хийсэн байгаа шүү дээ. Актив дээр энийгээ зогсоогоод. За энд бидний нөгөө бичиж авсан зүйл маань ингээд байж байгаа шүү дээ. Энийг ингээд тайраад өөртөө гоё тайлбар оруулдаг юм уу. Тэгж байгаа цахим хичээлдээ бас ашиглаж болно шүү. За одоо багш нь бас нэг өөр математикийн нэг юм simulation програм байгаа. Энэ айгүй хөрх юм блэ. Бас яг бүр хүүхдэд айгүй бага ангийн хүүхдүүд бол нэлээн ойлгомжтой байдлаар resource гэдэг рүү ороод юмнуудын хэрэгцээ бүр ингээд математикийн нөгөө нэг лекц янз бүрийн юмнуудыг бол татаж авч болд юм билээ энэ дээр нь. За математик application гэдэг рүү оръё. Free математик application гэж тийм. За одоо энийг үзэл та за тэгээд энэ дэр нэг юм сонголт байгаа. Энэ вебээр үзэж байгаа бол энийг сонгоно, утаснаас үзэж байгаа бол энийг сонгоод явчихна гэсэн үг шүү дээ. За тэгээд энэ дээр ингээд одоо тоо оруулж өгвөл тэгээд ингээд тэмдэглээл явах юм шиг лээ. Энэ дээр ингээд бүх бичиж тэмдэглэх өнгөөр юу яах гэд бүх тэмдэглэлүүд нь байж тийг. Энийг манай математикийн багш нар бол ашиглал өстой гоё юм билээ. Тэгээд та нар маань өөрсдөө ороод энэ юм юмнууд ингээд юу яагаад үзэрээ. За би тэгээд
Энэ вебсайтнуудын хаягийг болохоор энэ юуныхаа доор ингээд үлдээчихье за. Тэгэл мөн бас энэ дээр хийгдэж байгаа үйлдэлүүдээ бичиж авч болно шүү дээ тийм ээ. За тэгээд нэмэх хасах үйлдэлүүд нь ингээл та энэ юун дээр яаж ажиллах уу гэж симуляшн яаж хийх юм гэж заавар маврын гэсэн байгаа байх заа юу. Бүгд тэгээ нэг үргэлжлэн бол бүгдийг байсангүй 91 веб байдаг шүү гэдгийг та бүхэнд мэдээлэл хүргэх үүднээс энэ бичлэг хийж байгаа. За энэ хэд нэм хөө өнтер энэ аяг хөө юм бэлээ. Тэгээ би харин бас охиндоо зориулаад энэ математикийн юм дээрээс жоо юм хийж өгье гэж бодвол. За одоо энийг ингээд хэдийг барьшуулах уу тэгэл өнгө өнтрийн ингээд солиод. Тэгэл багш нар бол за нэг тоол молыг зааж байгаа багш нартай л юм хэрэгтэй. Гоё санагдаад байгаа шүү. За тэгээд дараа нь ингээд хадгалаад авчин зургаар хадгалах уу яах вэ? Эсвэл шеэрлэх юм уу гэл ингээд бүгдийг нэмээч тийм лээ. Хадгалаад авчих юм лээ. За тэгээд бүр болохгүй бид нар нөгөө дэлгэц зүйчдэг програмаараа хийж байгаа бидлээ бичээл тэгээд хүүхдүүдтэй гоё тайлбарт оруулж болно шүү дээ. Англи хэлний хичээл дээр айгүй хөөрхөн ашиглах юм нэг аппликейшн мэт. Энэ надад маш их таалагдаад байгаа. За тэгээд ийм сайтн дээр ингээд байршдаг. За үгүй. За тэгээ энэ дээр болохоор ингээд төвшингээ ингээд сонгодог. Одоо жишээл анхан шатны суралцах гээл тэнгүүд дотроо юу хүүхдэд унших юм уу төвшин хийдэг ингээд бүр ингээд юу хийдэм блэ? Интермедиа гэл бүр ингээд оруулсан. Тэгээд энэ дотроо аягүй гоё. За одоо нэгдүгээр төвшний хаяг. За тэгээд энэ унших. За нэг тэгэхээр энэ өглөө гэдэг. За тэгээд энэ юу ингээд бүр He wakes up. Гэт одоо унших засал хийгээд энд болохоор хэдэн минутанд уншиж яах юм. Одоо хэр цаг зарцуулж яах гэдэг нь хүртэл энэ дээр ингээд гарч идэг юм лээ. Sees the sunrise. Тэгээд нөгөө энэ translate гэдэг дээрээ дарангуй шууд Google дээр нөгөө копитэд орчуулах боломжтой. За тэгээд яг энэ одоо тексттэйгээ холбоотойгоор нүгийнхаа мэдлэгийг бас ингээд шалгадаг. Юу ингээд утгыг бас эндээсээ шууд ингээд хараад нэмэлт одоо тайлбарыг бас ингэж харж болдог. За дээр нь тэгээд бас нөгөө нэг нөхөж ич одоо ингээд дөрмөр ингээд нөхөж ич юм бэлэн байд юм лээ. За энэ үйлбэр зохиох энд ингээд орсон байгаа юм гэдэг наан цаан болгоод энэ болохоор нөгөө дөрвөн чиглэлгээд бол нэлээ хэрэгтэй. Тэгээд за чэйж ч бас хийж болдог. He brushes his teeth. Тийм ингээд He brushes his teeth. яг тухайн юундэ тэгээд энэ асуултуудыг бас ингэж харуулад ингээд энэ айгуу гоё юм билээ шүү математик юм. Юу математик гэдэг нөгөө англи хэлний багш нарт бол хэрэглэхэд үнэхээр гоё сайт байлээ шүү. За тэгээд бусад мэрэгжлийн багш нарын одоо янз бүрийн юу багш нар бол олж чадсангүй. Гэхдээ та нар байна юу яаж болно шүү. Google дээр одоо ингэж жагаад юу гэдэг Монгол хэлээ сонгож байгаа. Монгол тэгээд энэ дээр англи хэлээ сонгож байгаад юу гэдэг юм. Тэгээд түүхийн олон улсын түүх гэдэг юм уу? Олон улсын түүх хичээлийн хичээл гээл ингээл ажил та тий. За одоо тэгээд энийгээ бид нэр YouTube ч юм уу аль нэг юм дээрээс хаагаад энэ чиглэлээр нь хичээлүүдээр нь яаж хийх юм бэ гэдэг. E-lessons гэдэг аж. За ийм хичээлүүдээр нь гарч ирж байна. Иймэрхүү хичээлүүдээр нь хүмүүс ирнэ ямархуу байдлаар хичээлээ бэлддэг юм байна гэдгийг бас ингээд. Бас нэг иймэрхүү байдлаар хичээлээ бэлддэг юм байна. Hi, my name is John Green. This is Crash Course World History. Та бүхэн ч гэсэн бас юм гоё хүчтэй байдлаар ингээд бас гоё We've already talked about Africa. Egypt is in Africa, and you haven't shut up. Hi, I'm John Green. This is Crash Course World History, and today. Hi, I'm. Эсвэл ингээд далайн зураг та бүхэн далайн юм бичлэг хэрэгтэй боллоо гэж үү татах програм байхгүй YouTube-ээс. Тэгвэл тэрнийхээ бичлэгийг нь яаж авах вэ? Say in the sky гэж үү? За ийм гоё видео бичлэг нөө видео байна уу юу? За энэ мэн тийм background гэдэг. За бид нэр ийм юм ингээд яг Google-ээс ингээд татаж авдаг програм ашиглаад татаж авч болно. Эсвэл бүгдээрээ нөгөө нэг цагаа хэмнэхийн тулд ингэж томруулж агаад
Нөгөө дэлгэц бичдэг програмаараа мөн ингээд хуруулаад тэгээд ингээд яг зөвхөн энэ хэсгийг ингээд хуруулаад тэгээд бас бичээд авчиж болдог шүү заяа. Дуу муу гэсэн ингээд. За тэгээд ер нь та бүхэн маань ингэ захин хичээлээ бэлтгэхдээ яг өөрийнхөө одоо жишээлбэл математикийн хичээлийн математик гээд ингэж вэж гад илээсэн. За ингээд ер нь хичээлүүдээ олон улсын түвшин дээр нь яаж бэлддэг юм бэ гэдгийг ингээд хараад бас захин хичээлээ бэлдэж болно санаа аваад тийм ээ. За энэ харин математикийн нэлээд алдартай суугны надаа 1 сая. Hi, this is Ron. Welcome to Math Antics. In this lesson, we're going to learn some really important things about the other side, which is 4. За одоо жишээлбэл энийг бас The ингэж first x stand for 6 and the second x stand for 4, then x would stand for two different values at the same time, and things could get really confusing. За ингээд тэр нь захин хичээлээ ямар байдлаар бэлтэх үү, яах үү гэдгийг санаагаа интернетээс ер нь ингээд хайгаад тэргээ баяжуулаад ингээд хийгээд яваараа. Багш нь гэсэн бол хичээлээ болоод ер нь хийхдээ яг энэ технологийн хичээл буюу одоо энэ аппликейшн програм дээр ажиллах энэ захин хичээлүүдийг ер нь ямар байдлаар хийж яах гэдэг бол нэлээд судалгаа хийдэг. Миний одоо хичээлийн үзүүлэн бол яг бэлэн байдаг гэж ойлгох компьютерийн багш нарын хувьд. Яг бол програм дээр бүх юм ингэ байждаг. Энийг ингэ үзүүлэн болгоод ингэ шууд заагаад өвчиж болно. Бусад одоо математикийн багш юм үүний хувьд чинь одоо түүхийн багш эдгээр чинь бол ийм шууд үзүүлэнгээ заавал өөрөө презентацийн бэлдээд ийм юмнуудаа хийхээс өөр аргагүй байдаг байхгүй юу? За тэгээд та нартай амжилт хүсье. За бүгд дараагийн хичээл дээр одоо гар утсаа ер нь яаж ашиглах уу, бичлэгээ ер нь яаж хийх үү, ер нь одоо өөрийнхөө төрсийг бичиж байгаа тохиолдолд гэрэл ер нь яаж хэрэглэдэг ингээд өөрийнхөө мэддэг юм нэг өөрийнхөө хэрэглэдэг зүйлийг ингээд танилцуулаад тэгээд ингэж бичвэл зүгээр ингээд юм нэг санаа оноо өгөхөөр нэг тийм бичлэг оруулна.